Даш дундгийн үүр цайх. Даш дундгийн үүр цайх. Яасан ч гоё нэртэй юм. Гэтэ үүр цайх гэдэг цаад бэлэгдэл нэг сайхан байна. Одоо ойрын өдрүүдэд бол шин тооллын үүр цайж байна. Тэр би нэг 100 хүний эрэлд явж байгаа юм. Эрэлдийг сурлаар яаж игээр олно. Энэ 100 хүн юу хийх вэ гэхээр энэ улс орноо хөгжүүлэх, улс орноо цаашид авч явах ийм 100 хүн байх бол. За үүр цайх, хэний үүр цайх гэнэ дахиад. Даш дундгийн үүр цайх. Даш дундаг. За даш дундаг гэдэг хүнийг бол биднээс бас алдар төрсөн хүмүүсийн одоо юугаар мэднэ. Нэрээр даш дундаггүй гэхэд одоо бид бас олон даш дундагтай шүү. Тий. Танай аав чинь даш дундаггүй юу хийдэг юм? Манай аав бол их алдартай юм биш ээ. Манай аав ихтэй түмэндээ нэртэй, түмнийхээ дунд сайн нэртэй олонтойгоо явсан ийм жолооч хүн байдаг. Өө ямар тий. Миний аав Төв аймгийн түргэн тусламжид насаараа жолооч хийсэн. Настаа хүний аим аврах гэж өдөр шөнөгүй байсан. Тийм л намтөөх намтартай хүн би одоо тэгээд гавьяаныхаа улдандаараа тэгээд үрэтчтэйгаа ингээд их сар бол байж байна. Тэр ямар сайхан юм. Тэргийн жолооч гэдэг чинь алдах ирэхгүй. Стайл. Тий. Би бас өөрөө жолоочны хүүхдэлтэй. Тий. Тэрийн жолооч. Тэгэхээр бид одоо ер нь халаагаа өгч бас чгүй энэ ардчлал гэдэг сайхан боломжийг энэ их өөрчлөлтийг та бүхэнд авчирж өгсөн. Тэгээ энэ өөрчлөлтийг цааш нь үргэлжлүүлж бас энэ их өргөн дэлгэр уудам нутаг энэ Аз ТV хэмээх том газар нутаг дээр эрхчлөөний арал хэвээрээ байх. Парламентын засаглалтай өөр хоорондоо ярилцаж асуудлаа шийддэг Чингис хааны одоо үүсгэсэн энэ парламентын засаглалыг хуралдааг цааш нь хуралдуулж байх энэ сайхан одоо үед нэгэн сайхан хуульч гарч ирсэн гэж би олзуурхаж байгаа. 100 хүний нэгэнд байж болох нь үгүй юу? Одоо өөртөө чинь танилцъя гэж бодож байна. Танилцахад их учир байна. За. Танилцахад одоо янз бүрээр танилцчих. Уучин цагт бол одоо нэг за танилцъя гэдэг нэг ийм маягаар танилцдаг байлаа тийм ээ. Ном нь болохоор гэгэрлийн өдөж. Тэр их гоё нэртэй гэж нэг гэгэрх гээд ариусгах гэж байгаа юм шиг. Тэгсэн мөртлөө дотор нэг юм байгаад байдаг. Тэгэхээр энэ танилцдаг аргаас одоо жигшчих. Тэгэхээр би танд энэ ийм юм өгч танилцахгүй. Харин өөртөө чинь нэг танилцсан аргагүй. Би өөрөө чинь нэг сошиал ертөнцийн одоо орчинд өөрийгөө танилцуулаач гэж хэлэх гэсэн. Энэ бол хэцүү. Ягаад гэвэл өөр нь чинь бүх юм тэнд нууц талд байгаа. Нэг чи хэцүү штэ одоо нэг өргөнд барьцтай танилцчихаар дараа нь өрөө төлөх гэж маш хэцүү. Гэхдээ одоо сонголтоо хийхгүй байж болдгоо өрөнд орчиж байгаа шүү дээ. Хүнийг өртүүлж танилцахгүй харин өөрөө өрөнд орно. Ямар өрөнд орох вэ гэж Facebook-ийн хаягийг нээлээ, сошиал хаягаа нээлээ бүх хүн төрлөж орно. Дуртай хүн орж үзэн. Нууц хаах юм байхгүй ч байхгүй. Эртхэн хэлчихье. Энэ тэнд нь авчулсан юм байхгүй юу? Байхгүй. Тэгээ яаж авчулах юмгүй шүү дээ гэж. 43 хүртлээ чи тэгээд одоо зөв цалингаар амьдарч байгаа хүн чамд ямар нэгэн бизнес байна уу? Тий. Би одоо түүх надаас жоох ярихад хувьсарт амьдралынхаа одоо ихтэй зургуул төгсөөд тэгээд Герман улсад би 2000 онд сурахаар яваад 10 гаруй жил холбооны үүднээс Герман улсын Бонн хотын их сургуульд хууль зүйн магистр хамгаалаад үргэлжлүүлээд докторын зэрэг хамгаалах ажлаа бичээд ингээд явсан. Тэгээд явж байхад бол нөгөө чөлөөтэй нээлттэй нийгэмд тэгээ Герман улс бол нөгөө социал төртэй тий нэмийн баримжаат төртэй ийм улсад оюутан болоод явхад бол үндсэндээ одоо боломж нь нээлттэй хичээж зүтгэх юм бол амьдарч болдог юмд хүрж болдог ийм нийгэмд байсан учраас
одоо ямар ч ясаа өөрийгөө болгоод гэр бүлээ аваад яваад ингээд явж ирсэн байдаг. Тэгээд хууль зүйн үндэсний хүрээлэнд би эргэж ирээд 12 онд эргэж ирээд нэг 4 жил ажилласан судлаачаар тэгээд ерөнхийдөө бол номын мөрхөөсөн эрдэм судлалын ажил хийсэн. Ийм л одоо ийм байдлаар л амьдарч ирсэн 40 сүүлд 20 жил тийм 43 бас тий ингээл өнгөрсөн байдаг. Тэгээд одоо эргэж ирээд бол сүүлдээ бас нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа асуудлуудтай тулгараад мэдээж одоо хэн нэг монголчин бол үндсэндээ феодлын маягийн нийгэмтэй болчлоо шүү дээ. Тэгэхээр хэн нэг феодлын цүнх барихгүй, хэн нэг феодлын хамжлаг болохгүй гэсэн юм чөлөөт сэтгэлгээтэй, чөлөөт бодолтой байсан учраас тэгээд бас мэдээж одоо Монголын нийгэмд бол бас хавчигдаж шахагдах амжилтанд хүрэхгүй байх юм асуудлууд тулгарсан. Тэгээд бол энийг өөрчлөх ёстой юм байна гэд. Тэгээд одоо энэ бас журмын нөхдөөгөө нийлээ залуучууд тэр үед нэгдэжсэн энэ хөдөлмөрийн үндэсний намд бас идэвхтэй оролцоод улс төрийн үйл ажиллагаа явуулаад ингээл явсан талхаа бол одоо мэрэгчлэрээ өмгөөлөгчийн ажил хийгээд ингэж олж иддэг. Тэгэхдээ хураасан цоглуулсан их баялаг бол мэдээж байхгүй. Тэгэхдээ хоёр идэхгүй. Тий хоёр идэхгүй, хоосон онохгүй, үр хүүхдээ мөргөтөн гэж задгалан ингээд явуулаад амьдрал аваад явж байна. Сэтгэл задгалан. Яг үнэ. Гол нь сэтгэлийн амар амгалан хэн нэгэнд барьцаалагдахгүй, ямар нэг өр төлбөр байхгүй ийм байдлаар явж байгаа. Айдсын дор амьдрахгүй гэж нэг. Яг үнэ. Айдсын дор аваа явчихгүй. Ураж зөөсөн жоох юм маань. Яг үнэ. Айскол олж цоглуулсан юм маань бариад ахгүй. Ер нь айдс бол их байгаа шүү дээ. Байна. Тий. За тэгэхээр хуульч юм байна. Хуульч. Мэргэжлийн хуульч. Тэгвэл танах ч одоо Германы одоо Бонны ямар сургууль? Бонн хотын их сургууль. Их сургууль. Тэгэхээр хоёулаа баримттай ярина хөө. Танах чинь хуулийнхаа ер нь дандаа баримттай тулгуурладаг үстэй. Тэгэл яах вэ? Тий. Энэ нөхөр тэгсэн байдгийг гэнэ эвгүй ярьдаг ш. Тэгснэ тэнэс гараа тэгсэн байдгийг. Тэр дандаа баримтаар батлагдж идэг тийм үү? Тий. Ингэж яваа тэр хүн ингээд тэндээс тийм олсон байдгийг ингээд тэгээд тэр үзүүлээд идэг тийм ээ. Баримт толгойд. За хоёулаа таны фэйсбүүкээр фэйсбүүкээр нэгээд яг өөрийнхөө юунуудыг хаягаа гаргаад. За. За яаж ямар нэрээр орж ийн харъя. Үрт цайх даш тондог гэдэг ийм нэрээр орж. Үрт цайх даш тондог. Тий, латинаар бичээл. Чи энийг юу яаж болох вэ? Монголоор яг зөвхөн даш тондгийн үрт цайх. Тийм нэг пэйж одоо хийж эхэлж байгаа. Тий. Тэр маань саяга өгч болох юм. Тий, болон тийм даш тондгийн үрт цайх гэдэг пэйж байгаа. Тэр маань жоохон одоо ажиллагааны явцад байгаа. 20 хугацаанд оруулна. Тэгнь. Энийг ийм болоод байна л дөхөө. Энэ хүмүүс дата илүү их худалдаж явдаг болчихж. Ялангуяа өмнө одоо хөдөөний алс хол байгаа. Тий. Жохон зай хол тийм хүмүүс бол нэг ч худалдаж авахаас илүү дата авдаг болсон байна. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхэд цаад утга нь одоо яг ингэж танилцъя л гэсэн үг. Тэг чи одоо тэгээд зургийн бэлчээр дээрээс өөртөө чи мэдчихлээ. Тэгээ шүү дээ. Тэг яг н одоо чи технологийн дэвшлээ. Юм асуух нь байна. Яг нь. Хуульч юм бол одоо нөхөр би нэг ийм асуудалтай тулж байна гэх тийм ээ. Яг нь. Тий. Энэ эрүүгийн хэрэггүй, иргэний хэрэггүй. Тэр асуух нь шүү дээ. Энэ нөхөр ингээ хууль зөрчиж байгаа энэ ер нь яаж заагдсан байдгийг ингээд. Тэгэхээр нэг сайхан хуульчтай танилцах нь байна. Хүн залуухан 43хан настай. Тий. Шажигнсан Герман одоо юутай гэсэн үг үү? Тий, Герман. Сургууль чинь диплом юм хаана байна? Тэр одоо энэ дээр энэ одоо бас шинжлээгөө. Би бол энэ Райны Фридрих Вильгельмс университет Бонн гэдэг энэ одоо миний төгссөн сургууль. Би бол ер нь хууль зүйн дэд сургууль. Тэгэн би намтраа оруулна л та одоо. Одоо зурагнууд энэ миний оруулсан зурагнууд энэ дээр байх бах та. За энэ чи яхаараа энэ нураах гэж байгаа. Энэ нөгөө байгалийн түүх хүмүүсийг нураах үед бид нар эсэргүүцээд энэ түүх дурсгал энэ хотынхоо ой санамжийг сүйтгэх эсрэг яаж ийсэн. Энэ хуулийн оролцож байсан. Энэ одоо хуулийн хувьд маш буруу юм болсон л доо. Маш хурдан. Ягаад гэвэл тэр шийдвэрийн биелэлтийг нь төдөлзүүлэх юуг нь
одоо хүчээр хүчингү болгож жагаад тэгээд дараагийн шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнө бошуухан нураагаа ийцсэн. Одоо тэр шүүхийн шийдвэр нураад одоо шүүхийн шийдвэр нураас болохгүй гарвал яах вэ? Тий, гарвал одоо шүүхийн шийдвэрийг биелүүлэх ямарч боломжгүй болсон. Тэгэхээр тэрэн дээр дагаад мэдээж хуулийн хариуцлагын асуудал яригдах хэрэгтэй. Ийм л юм болж байна. Ярина. Энэ их сонь зураг шүү дээ. Энэ юуны нөгөө манай намын байрны хажууд нэг юм хашаа байдаг байхгүй. Тэрэн дээр юм юу хийцэн. Гудамжны зураг. Тий, гудамжны зураг. Тэгээ энэ дээр God Save the Queen гэж байгаа. Queen-ийг юу бурхан өршөөг гэсэн. Энэ бас Дандаг дулан биш. Тий, дандаг дулан хатныг ингээд яатсан. Хажууд нь богдханд нэг тэтэм өвсөлөөд ингээд хийцэн. Бас их улс төрийн сэдэлтэй шийдэлтэй бас зураг байж магадгүй байгааз. Биднээс энэ түүхийг Тийм, дандаг дулам хатан чинь бас алтан ураг бас тайж мааж өгсөд байсан ч гэдэг л үү. Гэхдээ тэг хамгийн гол нь энэ хүний чинь бас богдын өөрийнх нь хийсэн Монголыг тусгаар тогтнолд оруулсан хувь нэмэр бол агуу. Тийм. Бүр ардын хувьсгалын Дараа өмнөхөн бүр өстө бүр тусгаар одоо суурийг бэлдэж өгсөн тийм. бүр гайхалтай шийдэл өгсөн. Тий. Тий. Энэ одоо би сая Германд нэг хэд хоног явж байгаад авахсан зэрэг энэ одоо хуучин юмны зах байдаг байхгүй. Энэ Берлин зүүн Берлинд байдаг Мауа парк гэдэг Берлиний хаан шүү дээ. Тэрэн дээр гардаг юм хуучин юмны зах. Тэгээ энэ дээр бол одоо ингээд урлагийн хүмүүс өөрснийхөө хийсэн одоо юун дээр юу футболкон дээр ингээд зураг мурга хийгээд тэгээд тэрийг ингээд борлуулж амьдардаг. Ерөнхийдөө альтернатив сцен гэдэг юм хүмүүс. Тийм бай. Энэ бас их гоё зураг. Энэ юм үүргэвч байгаа байхгүй. Тэгээ энэ дээр байгаа үг нь юу гэхээр хийн гэдэг бол яг хүсэгтэй адилхан. Тэгтээ жоохон зэрлэгээр. Арай илүү хүчтэйгээр хүснэ гэсэн. Бас их хөөрхөн өрөө байгаа шүү дээ. Тийм бай. Энэ зураг байна. За тэгээд энэ би амьдралд анх удаа нэг би нөгөө Бонны их сургуульд сурж байсан. Тэгээд тэнд чинь болохоор үйлдвэр эдэр байхгүй. Тэгээд би чинь нөгөө одоо энэ сургуулийн төрийн сангийн зээлмэл байхгүй учраас өөрийгөө санхүүж байлаа шүү дээ. Тэгээд ихэнх үед одоо их хвчлэн ресторанууд байдаг. Тэгээд тэнд тавг угаагаад хоол хийгээд ингэсээр сүүлдээ хоббитэй болоод одоо ингээ хоол хийдэг. Одоо Европ маягийн хоолнууд бол бүгд. Тэгээд энэ би нэг галуу шарж үзсэн. Германчууд чи юугаараа нэг галуу шардаг байхгүй. Зул сарынхан баяраар. Тэгээд галуу шараад нэлээд амжилттай болоод тэрийг одоо фэйсбүүкийн найзуудаа үзүүлж ирсэн зураг байна. Та нар ер нь Германд сурсан хүмүүс жоохон ер нь хичтэй байх юм аа. Хууль дүрмэнд их юутай тэр сурж явах үед суулгаж энэ дээр тэр нийгмээс соёлын нийгмийн дунд амьдрахад одоо энд нэг ийм юм байгаа. Бидний одоо гадаадд сурч төгссөн гэл тэрүүгээр их түрээ барих юм гэл тэгдэг л дээ хүмүүс. Тэгэхээр бид нар гадаадд сураад тэр нийгэмд нь амьдраад яхаар тэр нийгмийн тогтолцоо яаж ажиллаж байгааг их хардаг. Одоо манай дарга нар туршлага судалж ингээл 7 хоног очиод буудалд архиж жагаад ирдэг те. Эсвэл нэг жилийн судалсан шүү дээ. Тэр казино судлахад бол болно шүү дээ. Нэг жилийн курст яваад ирдэг гэдэр те. Тэр хүмүүс бол нийгэмд нь орж амьдарч тэр тогтолцоо яаж ажиллаж байгааг мэдэрдэггүй. Бид нар бол яг нийгэмд нь орж амьдраад татварын төлөөд те эрүүл мэндийн даатгалаа төлөөд эмнэлэгтээ очиод те зарим төлбөр нь төлөгдөхгүй те тэгэхээр тэр тогтолцоо яаж ажиллаж байгааг харж харьцуулсан харуулцтай болж ирж байгаа. Тэгээд эргэж ирээд өөрийнхөө бид нар чинь адилхан арчилсан чөлөөд арчилсан нийгэм байгуулах гэж байгаа. Өөрийнхөө улсын хийж байгаа үйл ажиллагаа тэд нар нэгэнт хийцэн байгаа юм хоёрыг харьцуулаад харахаар тэндээс болохгүй байгаа юм зөрөлдөөд байгаа юм бидний буруу яваад байгаа юм дээр илүү тод харагддаг. Дээрээс нь хүний нутагт байхаар илүү их оронч болох гэж биднэрт байгаа тэр сайхан боломжоо бид нар яагаад ингэж үгүй гэдэг нь гэдэг харуулсах сэтгэлтэй ийм юм төрдөг учраас бол тэр харьцуулж харах хариуцал бол бидний давуу тал цаг хугацаа их үнэл сурдаг тийм яг үнэ тэрнээсээ болж их харамсдаг тэрнээсээ болж зориг зүрх ордог хэлхийнсэн гэж боддог хэлдэг ярьдаг болдог тийм үү тийм тэгээд үр хөвгтдээ бас нэг үр хөвгтдээ ийм нийгэмд үлдээч гинсэн гэж бодох бодол тий. Тэгтээ Монгол тий яг үнэ. За энэ одоо их гой зураг энэ юуны хүн болтын их сургуулийн номын сангийн одоо ийм гой том заалтай шинэ баригдсан номын сан. Тэгээд давхар болгоно ингээд нэвт шилэн харагддаг.
Энэ Humboldt-ийн их сургуулийн намын санд би сууж судалгаагаа хийдэг гэсэн. Би хүн тэгдэм герман сурсан хүмүүс. Доцентийн юуны докторийн сэдв юу? Докторийн сэдв би Монгол улсад шинэ сонгуулийн эрх зүй санал болгох нь гэдэг сэдв сонгуулийн эрх зүйгээр хийсэн. Тэгээд харамсалтай нь нөгөө сонгуулийн хууль одоо сонгуул болгоны юм өөрчлөгдөд ажлаа боож чаддгаа, төгсгөж чаддгаа ингээд практик хийж чаддгаа болоод ингээд бас нэлээд удаашарцсан. Тийм юм биш тий. Тэгээд уг нь бол манай профессор миний одоо докторийн ажлын удирдагч бол өөр Германы эрх зүйн сэдвэр хийгээд би нөгөө эх орондоо тэртээ дөрөвд би амьдралаа залуунасаа зориулж байгаа чинь хэрэгтэй нэг судалгаа хийчихгээд ингээд явсан чинь нөгөөх маань бэлэн болдгоо ингээд нэг жоохон удаашарцсан юм байна. Наад чи хоёулаа нэг жижигхэн тогтоод яриад хий. Үрцэхэ. Даштондгийн үрцэхэ. За. Даштондгийн үрцэхэ. Манай сонгуулийн хууль энэ өөрчлөгдөж байгааг яавал өөрчлөгдөхгүй тохиолдолтой болох. Тэгэхээр бид нар дээр нөгөө нэг юм суур алдаанууд айгүй их байдаг. Суураасаа алдсан юм. Тухайлбал бид нар үндсэн хуулиа хийхдээ тэр их мэдлийн хуваарлалтаа буруу хийдсэн. Саяын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гол засах алдаагаа засаж чадаагүй. Тухайлбал энэ дээр ямар алдаа байна вэ гэхээр сонгуулийн зарчим байдаг ч та сандлаа нууцаар өгчлөөтэй байх гэдэг. Тэр зарчмуудыг тэгш байх гэдэг зарчмыг үндсэн хуульдаа бичээгүй. Бичээгүй болохоор одоо энэ олон мандаттай тойргоор мандатынх нь тойрогт ногдох мандатын тоо адил бишээр ингээд тогтоож болдгоор үндсэн хуулийн цэцэн шийдээд ингээд явцсан. Тэгэхээр юу гэхээр тэгшэрхтэйгээр төрөө тэгшэрхтэйгээр сонгохгүй юм бол энэ бүгд найрамдах улс биш. Бүгд найрамдах ёс анх үүсгэхдээ хүмүүр тэгшэрхтэйгээр хаан язгууртнууд илүү эрхтэй биш бай гэдэг утгаар үүссэн шүү дээ. Республика гэдэг чинь үндсэндээ ард түмний засаглал тийм утгатай латин үгнээс гарлаад ингээд үүссэн байхад ардчлал гэдэг чинь бас иргэдэд нь бүгд тэгш эрхтэй байж та бүдээр адилхан эрхтэйгээр төрийг байгуулахад оролцож иж тэр та бүдэрийн төр бит хоёр хамтраад байгуулсан төр. Гэтэл та хоёр саналын эрхтэй би гурван саналын эрхтэй байхаар тэр чинь явж миний төр би байгуулад байгаа. Тийм бай. Тэгэд чиний энэ докторийн ажил шүү дээ. Энэ докторийн ажил чинь тэгээ одоо иргэжил дахиад солиул дахиад утгагүй болох нь шүү дээ. Тэг нь одоо тэгвэл солиулахгүй байхын тулд чи юу хийх юм? Ер нь бид нар парламентын арчлал 100 хүний одоо би хэлсэн шүү дээ. 100 хүн олох гэсэн юм аа. Тий. Энэ дотор нь жагсаад одоо явж байхдаа тэгш эрх бүхий сонгуул өгөх тэр тогтолцоог хөдөлгөөнгүй хуульчлах. Хэн нэгэн дураараа өөрчилдөггүй. Өөртөө тааруулдаггүй. Энэ хуулийн төлөө явах уу? Тэгэлгүй яах вэ? Одоо үндсэн хуулийн өөрчлөлтөн дээр бидний хамгийн том алдаа бол парламентын абсолютизм гэдэг. Парламент хариуцлага хүлээдэг. Тэгэхээр Монголын үг гэдэг чинь нөгөө дээрээ суудлаа болохгүй, доороо бүдлээ болохгүй. Дээр байгаа парламентын гишүүд эрсдэлд ордоггүй, парламент тардаггүй, хариуцлага хүлээдэг болохоор доошогоо бүхэлдээ засгийн газарч хариуцлага хүлээхгүй, сайдууч хариуцлага хүлээхгүй, гудамжинд машин бариа явж байгаа урсгал сөрж давхдаг жолооч хариуцлага хүлээхгүй. Ингээд бид нар хариуцлага гүн зодонд нэрвэгдчихэд ингээд сахилга хариуцлага дэг журамгүй нийгэм болчиход ингээд. За хоёул энэ рүү дахиж оръё. За энэ юу энэ нөгөө би Нордран Вестфален мужи улсад яасан сурсан шүү дээ. Энэ тэр хавьд Кöln тэр хавьд карнавал гэдэг нэг том баяр болдог Багтны хадам. Тэгээд гудамжиндаа гарч игсаа тэр одоо хавар ирж байгааг бэлгэж байгаа баяр чихэр цацдаг. Тэр баярын одоо зургнууд хэд орцсон байна. Одоо ингээд гой тэрэг юм дээр ингээд яагаад ингээд чихэр цацаад явдаг. Энэ 1600 оны одоо энэ Бон хотын захиргааны барилга 1600 оны барилга ингээ гой одоо энэ дотор нь хотын захиргааны ажиллаж байдаг. Энэ одоо манай Боны их сургуулийн барилга энэ хуучин хааны ордон байсан. Боны их сургуулийн төв барилга. Энэ юунд сурч ирсэн. Энэ сургууль энэ байшин дотор би одоо сураал энд хоол цай идэж угаал явж ирсэн гэсэн үг тийм. Тэгээд их сургуулиуд байгуулагдаад яхад хаан нь их сургуульд зориулаад энэ ордноо хандуулж ирсэн. Тэр одоо Клемент Август гэдэг одоо тэр хэсгийн ван гэх юм тийм. Тэр Курфюрст бол энэ ордны их сургуульд болгоод тэгээд их сургуулаа байгуулсан учраас германчууд философтож ихэлсэн учраас хөгжсөн.
Мартин Лютер Библийн сургаалыг юу руу орчуулад герман хэл рүү орчуулад өмнө одоо манайх төвдөр ном уншдаг шиг латинаар уншдаг байхад Мартин Лютер Библийг герман хэл рүү орчуулад ном хэвлээд тэгээд германчууд Библиэд танилцаад философи одоо Германы сонгодог философи үе гэж ярьдаг шүү дээ. Хант Хегел одоо тэр бүхэн одоо ингэж хөгжөөд тэгээд германчууд үг сэтгэлгээ бүх юм нь философтож эхэлсэн учраас германчууд хөгжсөн. Бид нар философч нэг үе гэдэг бас их чухал асуудал. Би өөрөө театрт бас харин тийм билүү та философийн чиглэлийн одоо сайхан биднээс нийшийг тавьсан да. Тийм тэрийг сайхан байсан. Бид нэр философт нэг гэдэг чинь суурин хүмүүсийн аяг замд их тохирд юм шиг байна. Нүүдэлчин хүмүүс чинь бясалгалтай гэсэн. Тийм. Өөртөө хүнтэй ярилцаж, олуулаа ярилцаж тохирох биш. Ер нь өөрөө ингээ уулаа ороод бодож суух. Илүү их тийм одоо гүн яг нь өөртөө ярьдаг ийм чиглэлтэй хүмүүс биднээс аргагүй шүү дээ. Чинь нэг нь Европ нөгөө Азийн чинь. Sagen Sie bitte, sprechen Sie Deutsch? Ja, sprechen Sie etwas Deutsch. За энэс өөр үг надад байхгүй. Миний герман хэл дууслаа. Окей. Одоо та өөрөө уучраа ол. За цаашаа явъя. За Шимүү зүгэн зураг яагаад тэрний хажууд байна? Тэр зүгээр би нэг юуг л постлсан баг. Тэр үгийн үү? Тий, энийг одоо пост энэ бол тодорхойлох. Монгол бол сайхан ороо хөгжих боломж их байна. Монголчууд хамтраад хувийн эрх төлөө биш, жинхэнэ Монголын төлөө зүтгэж яваасай гэж хүсэж байна. Энэ их үг нь таалагдаад тэр үед тийм бай. Энэ бүхэн чинь энэ фэйсбુક дээр байгаа бүх юм чинь чамайг илэрхийлж байгаа. Чи энийг аваад хийцэн байна те. Энэ чинь Шимүү зүгэг хүндэгдэм байна. Дээр нь энэ үгэнд нь зөв гэж үздэм байна гэдэг уншлагнууд явагдсан шүү дээ. Тэрнээс биш одоо фэйсбુકийн одоо нүүр номын давуу тал чиний танилцж байгаа давуу тал энэ фэйсбુક ердөө мөн чанар эндээ байна. За дахиад тэр юу руу орчих. Энд дээр би нэг юм хэлэхэд бид нарт ийм юу байхгүй юм шиг. Одоо жишээ нь Германд нэг террор халдлага боллоо гэдэг. Одоо жишээ нь тэр Цоологошэ гартанд нөгөө Бачат пласт нэг юу террорист машинтай орж ирээд баахан амтан үгүйсэн тий. Тэгэхэд тийм юм боллоо гэхэд эсвэл хин нэг одоо хүүхэд гэмтэргийн хохирогч боллоо гэхэд тэнд нь ингээд юу авчираад лаа авчирж асаагаад өдөр болгон цэцэг авчирч тавиад нэг хамтын мэдрэмж байна тий. Тийм юм бид нарт өгүүлэгддэг. Нүүдэлчд учраас өөр л ингээл яваад байдаг. Тэгэхдээ нүүдэлчд чинь хамгийн их альтруист хүмүүс. Яадгүй гэхээр сахалтын адуу уруудаад цаашаа явж хахад эргүүлчээд тэгээ өөрийнхөө адуу руу эрэлдээ явдаг. Тийм сэтгэл зүрэхтэй хүмүүс байсан чи одоо бид нар энэ нөгөө энэ завсрын ийм сэтгэлгээ солигдох энэ үед бид нар хит аминч тий зөвхөн өөрийгөө боддог зөвхөн мөнгийг үнд зүйл болгоцсон ийм нийгэм рүү орчлоо гэж бол надад одоо санагдаж харуулдаг. Тэгэхээр энэ үг бол тэр хамтын мэдрэмж буюу тийм байна. Бүгдээрээ нэг шүү гэдэг тэр мэдрэмжээ бид нар хөгжүүлэх ёстой байна гэсэн сануулга юм уу гэж бас бодод. За танайхныг харъя. За энэ танай гэр бүлийг манай гэр бүлийн хүн энэ дахиад нэг жоохон би тэр маань төрөөгөө байх үеийн зураг. Миний том хүү одоо оюутан болоод Германд хуулийн сургуульд оюутан болоод үлдсэн байна. Тий. Жолоочин хүү төрөгний жолоочин хүү хуульчин хүү хуулийн замаар явж байна. Тийм үү? Сурахаар. Одоо дахиад нэг жоохон байгаа тий. Тэгээд чи тэгэд төлбөрөө яаж төлсөн юм тэр сургуулийнхаа? Одоо германч нөгөө сургалтын төлбөр гүйлдэг. Тий. Тийм учраас нэгдүгürt бол Германыг сонгосон нь бол бид нар чинь социализмын үед нөгөө их газрын эрх зүйн тогтолцоо гэдэг Оросоор дамжуулаад одоо адилхан эрх зүйн тогтолцоо бас арчилсан биш л байсан болохоос. Дээрээс нь бол миний гол зорилго тэнд очиж герман хэлийг сурж агаад Кант тий Хегел тэрийн одоо Германы сонгодог философи хэлээр нь уншия гэсэн хүсэл эрмэлзэл байсан. Яасан сайхан хүсэлтэй. Тэгээд хэлээ яг тодорхой хэмжээнд сурсан тэгээд уншихад бол тэр нөө эртний герман хэлээр бичсэнийг бол мань мэтчиг тийм мөхс сантад бол бас гаргаж явах одоо хэцүү юм блэ. Ялангуяа философи номыг бол тэгээд одоо өөрийгөө өшөө боловсруулж хөгжүүлэх хэрэгтэй байна гэд ингээл цаашаа судлаад сураал явж байна. Тийм байна. Яа хөдөө гадаа адуунд их дуртай.
За тэгээ энэ дунд хүүгээ морь онол царгаж салхи зэлгүүлж байгаа. Салхи зэлгүүлж үзэж байгаа зураг бай. Салхи зэлгэн гэдэг чинь бас их гоё үгүй шүү. Тэг морин дэл дээр салхи морин дээр гараад ингээд морины хурдыг мэдрээ салхи зэлгээд ингээд үдцээ өгөхөд бүр дотор зүрхнээсээ дуртай болдог. Тэ? Эхлээд нэг айдас хүдэс байдаг шүү. Тэрийгээ даваад ингээд тэр морины хямар, тэр морины одоо хурд хүчийг мэдрээд ингээд ятсны дараа бол тэр айдас салга болоод тэгээ мортойгоо монгол хүн чинь нэг болоод тий. Тэгээд одоо яг чиний энэ сэдв ярьж байгаа энийг бол энэ дэлхийд дээр сөөхөн хүн энэ гайхамшиг мэдрэндээ. Тийм баг. Тийм долоон түмэн хүнээс багасаа одоо малтай хөдөө гадаа өссөн болохоор энэ арай дээр зэрэг энэ ингээд би ч одоо хөдөө очил нэг иймэрхүүл нөхөр загсч идэг. За чи бол хэдэн хурдны морьт? Одоо нэг 15 6 одоо би. Чи сая морь ярахаар нүд чин сэргээ бүр тийм бэ. Одоо бол ер нь доо хоолой чин тунгалаг болоод тий. Ерөөсөө амьдрал энэ нэг дааг байдээ. Даагаас одоо сайхан азар болсон. Ямар хөөрхий ганц байна. Энэ одоо нөхрийг салхи зэлгүүлж байгаа. Энэ баавга хэргээд нэг хөөрхө намхан буйнтай амт би. Тэгээд энийг унж салхилаад тэгэл миний хөө морин дуртай. Энэ дээлтэй нөхөр юм бэ? Тий. Тий. Нөгөө бооны бооны их сургуулийн оёот. Хуулч тэр нэг дээлнийх нь ханцуу, манцуу, ингэр зам яаж ийцэн тэрний яаж байгаа тэр морин дээр зүгээр л зороо тавьчихсан юм шиг. Хүчи байдаг. Ийм л байгаа шүү дээ. Энэ одоо миний чамтай одоо ингэ явж явах нэг герман тааруул ер нь чамаа германаар мэдлэнгүүд цочин доо. Герман байтгаа нөгөө найз очин таньдгүй шүү дээ. Зам муу очиад уулзахаар. Одоо энэ миний бас нэг нүүр номынхаа зураг болгоцсон. 8 оны наадмаар үлээ дээ. Би эндэл авц сэлгээд ингээд наадамдаж яваа. Анх удаа 8 онд би бараг ийм хааны малгай Монгол ингэртэй дээлийгээд ирэх оноос нь 7 хоног те ирэх оноос нь мод болцсон. Улс төрийн хүртэл өссөн юм байна. Энийг манай нэг найз археологч найз нөгөө ноён уулын бушнаас олдсон юуны зураг үзүүлээ. Тэр үед бас хэвлэгдэж яриаг байсан. Тэгээд тэрийг дуурайлгаж захиалж хийлгээд ингээд өмсөд явчихсан. Сайхан шүү. Манай хувцс, манай дизайн, манай тэр уламжлалт соёлол агуу шүү тий. Зүгээр л гайхуулмаар. Одоо энийг л хөгжүүлж нэг Японыг хараад Японы хувцс камино мөнөөлдөг ингээ ижиж байгааг хараад гайхаад байдаг шүү. Тий. Биднээс өөрөөсөө гайхалтай байв. Тий. Энийг л бид нар хөгжүүлж, энийг л Монгол онцлогоо тордож, тэгээд дэлхийн технологитой хослуулад, тэгээд Монгол хүний оюун ухаанд суулгаад, оюун ухааныг ашиглаад ингээд явхад бид нарт бол сэнглийн мандад төрөх боломж үнэхээр байгаа л гэж боддог доо. Миний ирж яваа 100 хүн дотор нэг 60 хуульч баймаар байна. Хуульч байдаг хүмүүст одоо тэгээд эрх зүй хууль одоо тэр талаараа сахин биелүүлдэг. 60%. Энэ хуульч залуу хуульч дотор энэ гүн бэлэг бас их адуун дуртай. Тийм билээ. Гүн бэлэг чинь бас их адуун дуртай. Тийм. Юу яадаг юм блэ? Мор мал үйдэг. Жүчээтэй. Бэлэгчтэй. Өмгөөлөгч хийгээ явж байгаа тэр нь орлого их үү? За өмгөөлөгчөөсөө шалтгаална. Тийм. Өөрөө мэдлэг чадвартай, хүлээн зөвшөөрөгдсөн хүн бол сайхан амьдралтай орлоготой байх боломжтой. Миний хувьд бол их олон жил өмгөөл хийгээгүй нэг хайхтар туршлагатай биш. Тэгтээ яг хуульчтайхан донд бол ямар ч байсан танигдж мэдэгдсэн гэж бол боддог. Тэгээ гол нь би нөгөө практик өмгөөлөхөөс эрдэм судлалын ажиллаар судалгааны чиглэлээр л гол нэг ажилласан болохоор би бол оож ацаад л мөнгө олсон юм биш ээ. Манай шүүх прокурор одоо сүүлийн үед нэлийн нэр хүнд нь муудаад одоо дахин сэргэгцэнд орж ирэх шиг байна л да. Тэгээ яагаад би заавал ингээд хөрөнгө мөрөнгө асууад ороод ирсэн гэхээр би ч бас чамгүй олон хүнийг энэ төрд сонгуулахаар одоо дэлгэн үзүүлж ийсэн хүн. Заримдаа ичих шиг болдог, санаа зовх шиг болдог. Тэгээд ялангуяа энэ хуульчд маань бидний гол итгэх ёстой хүмүүс маань
мөнгө төгрөгөнд бити авчаасаа гэж боддод байгаа юм. Дээр нь танд би итгэж байна. Тэр юу гэхээр ч одоо Герман төгссөн хуулийн хүн гэдэг бол бүр лав илүү зэгцтэй байж таарна. Гэхдээ манай хууль эдний чи их газрын хууль тийм манайс их газрын эрх зүйн тогтолцоотой. Одоо сүүлийн үед одоо 90 оноос хийсэн эрх зүйн шимтгэлийн хүрээнд бид нар бас одоо улс улсын сайн гэсэн юмнуудыг авч цуглуулсаар байгаад чимэд багшилсан байдаг шүү дээ. Үхрийн бөөр шиг болчихжээ гэдэг. Тий. Үхрийн бөөр шиг болсон. Хоорондоо нөгөөдөл маань уйлддаггүй тогтолцоо болж ажилдаггүй. Эрх зүйн тогтолцооны хувьд ажилдаггүй. Тийм бас учир дутагдaltaй зохицуултууд их байна. Дээрээс нь бид нар эрх зүйн шинтгэлийг хийхдээ маш хурдан одоо олон хуультай нийгмийн харилцан шинэ харилцаанууд үүслэн шүү дээ. Арчилсан болоод ингэхээр чинь тэрийг зохицуулахад маш олон хуулийг хурдан үйлдвэрлэх хэрэгтэй болсон баг. Тэгэхээр нөгөө бушуудуулаа ивэл тэр шиг бас учир дутагдaltaй юмнууд байна. Хоорондын уялдаа зохицол, нийцлийг хангах маш том ажил байна. Тэгээ энийг л бид нар одоо хурдан шүүж, хурдан ингэж зохицлохгүй бол эрх зүйн нэг үндсэн шинжин бол эрх зүй тогтвортой байх. Тэгээд иргэн дорж уншихад ойлгомжтой байх. Иргэн дорж. Наадах чинь хамгийн гол юм. Нэг юм байх юм. Биднээс яг зүгээр нүүдэлчин хүмүүс тэгээд ер нь өөртөө хуультай. Тий. Монголчууд ер нь хуулийн энэ тогтолцоог анх дэлхийд ер нь одоо зохих төвшөнд нь гаргасан гэж үзэж болох уу? Болно. Одоо энэ дэлхий дээр байгаа арчилсан яс тий төрийн удирдлагын одоо төрийн захиргаа энэ мэтэд бол их хааны үеийн их Монгол улсын үеэс оруулсан одоо уламжлал тэр одоо хооны маш их. Тухайлбал их хаан чинь зөвхөн язгууртнуудыг биш тий дайснаа хүртэл эсвэл эгэл бор ардыг их хуралдаадаа одоо оруулж ирж суулгаад төрийн хэрэг залгуулдаг. Тэгэхэд Европын орнууд чинь саяхныг болтол зөвхөн язгууртнууд нь төрийн хэрэг эрхэлнэ гэдээ явж байна тийм. Тэгтэл чинь нөгөө өнчин хүү тий итгэлтэй, чадвартай болвол төрийн хэрэг залгуулж болно гэдэг энэ язгууртны энэ феодалын ясыг халах эхлэлийг жишээлбэл тавьж байсан. Яг энэ яриг хоёулаа нэг аяг кофе уух завсраа ярий. За юу. Надад ч бас өөр чинь харуулах юм байна. За тий. Тэг. Хоёулаа тухалж байгаад би энд нэг кофе бэлдэх ёстой юм байна. Нэг ажил байна. За. Баярлалаа. Сайн хөгжим тавилсанд. За. Тий. Ер нь тэр манай залуучууд маань ийм байхад бас сайхан хөгжимтэй тэгээд дурсамжтай. Энэ 100 хүний нэг нь мөн байна гэж би бодож байна. За баярлалаа. Тий. Миний сонголт шүү дээ. Тэгээд хүмүүс маань яаж дэмжих юм баг юм. Ер нь бол ийм хуулийн өндөр мэдлэгтэй хүмүүс л хуулийн дор амьдрах учиртай. Тэгээ хоёулаа кофе уух зур би өөрийнхөө бас нэг бодож явдаг, хуулийн талаар бодож явдаг юм ярих юм. За энийг өөрчн 100-ийн 1. Оо за. 100-ийн 1. Тэгэхээр 100 хүн олно гэдэг бол хэцүү байсан. Ямар ч хэсэн нэг нь олчих шиг боллоо. Тэгээ энэ бол зөвхөн одоо бид танилцсны тийм ээ. Цаашдаа энэ хүнтэй танилцсан шүү энэ одоо хүмүүс гэж ойлгох тийм ээ. Тийм ингээд нааш их сайхан тоо. Кофега чанжих зур өөрт чинь нэг асуулт тавьчих. Тийм. Монголын түүхэнд ер нь сэргэн мандсан үеийн түүхэнд бол хуулийг ягштал биелүүлдэг байжээ. Тэгээд тэр дотор нэг сони юм ажиглагдгийн. Тэр хуулийг ер нь яг 13 дугаар зуунд хэн анх санаачилж хэн ер нь энэ хуулийн дээр амьдрах ёстой
хуулийг сахих ёстой гэдгийг ер нь гаргаж ирсэн. Тэмүүжи өөрөө гаргасан юм уу? Тэмүүжи ямар нөхцөл байдлаас гарсан гэдэг тухай. Тэгээ их засаг хууль байна л да тэр үеийн. Тэ надад байдгийн их засаг хуулиар хэрвээ тэр үеийн кино хийх юм бол энэ их засаг хуулийг барьж хийх хэрэгтэй. Өнөөгөө хуулиар бидээс хийгээд ирэхгүй л байна. Тий. Тэгээ энэ их засаг хуулийн дээр одоо хон актмаараа их өндөрт өргөсөн байдаг. Өмчийн харилцааг их мундаг гаргасан байдаг. Тэр хүний өмчийг маш их хамгаалсан байдаг юм байлаа. Та энэс нэг харж байгаад наадхаасаа юу бодож яадгүй. Ер нь монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан нэг том гавьяаны хууль зохиосон гэдэгт байгаа болов уу гэж би бодоод байдаг юм шүү дээ. Тэгэлгүй яг энэ альва нийгмийн чинь оршин тогтнох хууль зохиохын гол шаардлага шалтгаан маань болохоор хоорондоо эв найртай их хамгаалан л амьдрах шүү дээ тий. Эв нэртэй гэдэг нь зүгээр л сайн уу одоо сайхан гэж яваад байх ш. Тэрийг зохицуулах хэрэгтэй шүү дээ. Тийм их хамгаалан буюу одоо эрх зүйн онолт бол эрх зүйн их хамгаалан гэж байгаа юм тийм үү. Тэгэхээр тэр хууль ёс тогтоод хүмүүс хоорондоо ялангуяа жишээ нь Европт бол тэр жижигхэн орон зайд тий жижигхэн орон зайд хүмүүс шахалдаж амьдрахад нэгнийхээ эрхийг зөрчихгүй бусдынхаа эрхийг хүндлээд өөрийнхөө эрхийг эдлээд ингээд амьдрах боломжтой байх тий энийг төлөвшүүлэх. Яагаад тэгээд тэр хуулийг зохиох үндэс болов монголчууд. Тэгэхээр ер нь бол одоо нийгэмд хүмүүс хоорондоо харилцаанд ороход эн чинь бол асар өргөн хүрээтэй харилцаа байгаа. Энээс хүний зохиосон хуулиар буюу позитив эрх зүй гэж ярьдаг тийм. Хүний зохиосон хуулиар зохицуулж чадах нь бол маш бага цөм хэсэг л байна. Өөрөөр хэлбэл нэг нэгнээ зохиод унагаачихгүй тийм. Нэг нэгнийгээ зохиод алчихгүй байх тэр хэмжээнд л хүний хуулиар зохицуулж. Бусад хэм хэмжээг бусад одоо нийгмийн хэм хэмжээнд шүү дээ. Гоо зүйн хэм хэмжээ, ёс суртахууны хэм хэмжээ, шашны хэм хэмжээ гэдэг асар олон хэм хэмжээгээр бусад одоо нийгмийн харилцааг зохицуулж байна. Тэгэхээр төр бол энд ямар үүрэгтэй оролцох вэ гэхээр төрийн байх гол зорилго, төрийн хуулийн гол зорилго бол энэ нийгмийн цөм хэсгийг нь зохицуулах. Тэгэхээр энэ цөм хэсгээ бид нар зөв зохицуулаад бусад нийгмийн хэм хэмжээнүүдээр дэмжиж явхаар нийгэмд их хамгаалан тогтно. Аз жаргаллын төлөө одоо бид нар чинь амьдарч байгаа. Аз жаргал гэдэг нь юу вэ гэхээр миний хувийн ойлголтоор бол сэтгэлийн амар амгалан айх аюулгүй ингэж амьдрах. Тэгэхээр 3 сая 300 мянган монголчууд маань энэ сайхан өргөн удам нутагтаа өвгдийн үлдээсэн асар том өв байна тийм. Энэ өвөө бид нар эдлээд сэтгэл амар амгалан хөлхөөсөр гар газар жаргах тэр боломж одоо асар их байдаг. Гэтэл энийгээ бид нар эдэлж чадахгүй дээдхэн судлаа болохгүй, доотх нь гүйдлээ болохгүй. Ингээд бужигнаад байгаа. Бусдын идэш болоод байгаа. Энэ нөхцөл байдлаас бид нар хуулийн засаг тогтоож л гарна. Хуулийн засаг тогтоон хүчтэй төртэй болно гэхээр дарангуулагчтай болох юм шиг юм яриад байгаа. Тэгэхээр энэ бол дарангуулагч биш. Одоо дэлхийн ардчилсан орнууд эрх зүйт төр гэж ярьж байгаа тийм. Германд бол Рейхсштат гэдэг. Энэ эрх зүйт төрийг тогтоосноор эрх зүйн инх хамгаалалт тогтож хүмүүс аз жаргалтай амьдрах нөхцөл бүрэлдэж байна гэж. Тэгэхээр энийг яаж тогтоод гэвэл ардчилсан ёстой байж ээж ард түмэн өөрөө тэр засгаа байгуулад тэр гарсан засаг нь тэр ард түмнийг хүлээн зөвшөөрөгдөхүйц хуулийг гаргаад тэр хуулийг ягштал хэрэгжүүлээд тэр хууль хэлбэрэлтгүй хэрэгжихээр тэнд хүн бүр одоо амар амгалан амьдрах тэр нөхцөл үлдэж байгаамаа гэж ерөнхий онолын санаа нь тийм. Тэгтэл одоо бид нар чинь нэмэх замбраагүй байдал хариуцлага гонцод нүрлээд ирэхээр хин нэг хүчтэй нөхөр гарч ирээд хатуу чанга шийтгэхэд өгвөл одоо айгаад эмээгээд ингээд одоо амар амгалан болох юм а гэж бодоод байдаг. Гэтэл тэр гарч ирэх хүчтэй нөхөр чинь яг таны эрхийг хамгаалсан, таны одоо чөлөөтэй амьдрах, өөрийгөө хөгжүүлэх боломжийг хангасан, танд
тэгш боломж олгосон тэр хуулийг гаргах уу эсвэл нөгөө оруулын амтны ферм шиг ахаа илүү тэгш хэрэгтэй гэдэг юм руу орох уу гэдэг чинь эргэлзээд. Тэгэхээр бид нар хүнээс хамаардаггүй тогтолцоо эрх зүйн дэг журмыг үүсгэх хэрэгтэй. Энийг хийчихсэн дэлхийн улсуудын жишг одоо маш олон сая хүнийхээ амьдралаар тий цус нулимсаар ингээд бүтээчихсэн туулцсан зам туршлагаараа ингээд бүтээчихсэн тэр хэмжээ тэр одоо юу байж идэг дэлхийн улсуудын туулаад явцсан зам мөр байж идэг. Энийг судлаад ойлгоод энэний дагуу бид нар амьдрах гэдэг өнөдөр явж байгаа. Ингээд энийг л хийчмээр байгаа. Тэгтэл энэ дээр бид нар суур алдаанууд хийцэн байж идэг. Үндсэн хуулиасаа эксүүлээд түрүүний ярьсан сонгох эрх тэгш бишээр сонгож болно гэдэг үндсэн хуулийн шүүхэн шийдчихдэг. Тийм ээ. Улсын их хурл нь хариуцлага хүлээдэггүй төрийн эрх мэдлийн хуваарлт маань буруу. Төрийн эрх мэдлийн хуваарлт нь буруу болохоор шүүхэн хараад бас шүүхэн шудраг бос болдог. Ингээд сүулдэ хонгол монгол яриад явдаг тийм ийм байдлаар л орчоод байна л да. Энийг л даруй засах, даруй өөрчлөх хэрэгтэй гэж боддог. Би уран бүтээлч юм. Өгүүлдэн кино, нэг кинонд орж ийн. Тэгээд юу театрын, овын театртай дэндээ бас нэг жижиг мужиг найруулдаг. Тэгээд энэ бүхний зохиол юм ирж явах завсар энэ Брэдийн зохиолч Алиса Катаповын Монголын нууц тавчанд нэг тухай бичижсэн сүүлдний Тэмүүжин гэж энэ хоёр бодном бичсэн. Тэгээ миний нэг сайн нөхөр Өвөр Монголын найруулагч Шагдар Сүрэн гэдэг хүн энэ номоор нь кино хийх эрхийг аваад хуулийн доор л явж шít хуулийн дагуу. Тэгээд бид кино хийхээр бэлдэж эхэлсэн. Тэгээд үүнийг миний бас нэг сайн нөхөр Оросын одоо кино продюсер найруулагч зохиолч нөхөр маань Кречто гэдэг нөхөр маань энийг кино зохиолсон. За. Одоо энэ юу н ажилд ороход бол их даг болно. Гэхдээ бид нэг ингээд нэгж атгаж босч ирээл гэсэн чинь л одоо нэгж атгаж төрсөн учраас одоо Баатар тэр үлгэрийн домгийн тийм байхгүй. Зөвхөн хууль. Би танд нэг сони юм яриа. Би 2000 онд Герман руу явсан. Тэгээ Германд сурж агаад 2000 одоо тэр чинь оюутан ядуу өөрийгөө санхүүжүүлж байгаа учраас жил их оронд ирж чадахгүй шүү дээ. Тэгээд 8 жилийн 7 жилийн дараа ирэхэд манай аав ээж хоёр одоо тэтгэр хоёр өгш ингээд шудраг ус авилга их байна гэд гомдлоо тий. Зургатаараа хэрэлдээр гарч байгаа мэдээнд бухимдаад ингээд суужсэн. 2012 онд би сургуулаа дуусгаад гэр бүлээрээ бөөнөрөө ирсэн. Ирэхэд ирээд одоо амьдралын юм хөцөлтөд гадуур явна шүү дээ. Тэгээд бүтэхгүй байгаад манай аав ээж хоёр за баярлалаа. Манай аав ээж хоёр тэгж хэлжсэн. Чи тэнийг юм уу? Тэд нар чинь авилгаа нэхэд ахгүй юу? Тэр өгөх юм чи өгөөч гэж. Тэ. Эндээс юу харагдаж байна гэхээр манай аав ээж хоёр бол одоо социализмын үед одоо ажиллаж амьдарч байсан тийм хүмүүс. Тэгэхээр тэр хүмүүсийн ясвартгууны үнэлэмж бол 7 онд шал өөр байсан байгаа байхгүй. Авилга байж болшгүй муухай юмаа гэдэг юм байсан байхад 12 онд ирэхэд буугаад өгцөн. Бид нар шударгаараа ингээд яваад бүтэхгүй юм байна. Энэ авилгын тогтолцоо чинь ингээд бүр юм бүхнийг багалчжээ. Тэр юмыг өгөхгүй бол би амьдрал урагшлахгүй нэ гэж ойлгодог болсон. Эвлэрсэн ийм байдалтай огтсон. Энэ бол бидний одоо сүнж мөхөж байгаа тэр гол гам. Тий. Ийм байдал. Өнөөдөр бол яг тэр борч шиг тийм сэтгэлгээ байх нь шүү дээ. Гэтэл энэ дээр бас гарч ин тэр дундад зонд бол нүдийг нүдээр, шүдийг шүдээр. Миний адаг хулгайлбал би эргүүлээд зөрүүлээд хулгайлнаа гэсэн. Ийм байдалтай байсан байхад тэр Тэмүүжингийн гаргаж байгаа санаа бол ганцаараа чи адуугаа алдчихад хойноос нь явахгүй. Чи зүгээр татвараа төлөөд төр улс байгуулж шít тийм ээ. Бүгдээрээ хамтдаа ирэх ашиг хамгаалнаа. Хамтын мэдрэмж юм байх. Гайхалтай гоож. Маягтай. Тий. Ийм л юмыг бид нар өнөөдөр бий болгох ёстой. Түүнээс биш хин нэг хүчтэй өдөрдөг ч юм уу хин нэг хааны асуудал гаргаад тэр нь одоо бүгдийг хүчрхийлээд
бид нар тийм хүчирхийлж Монголоо устгаж исэн гашуун дүүхэ тулаад дууссан шүү дээ. Өнөөдөр бид нар арчилсан тогтолцоотой болж байгаа. Энэ арчилсан тогтолцоо, энэ эрх чөлөөнийхөө үн цэнийг бид нар мэдрэхгүй байх гэдэг нэг тийм хараасл байдаг. Хүн нөгөө өөртөө байгаа юмныхаа үн цэнийг мэдэрдэггүй, алдсан хойноо тэрийгээ сайхан юм байжээ гэж боддог. Манай профессор бас нэг сонин түүх ярьж ирсэн. 2 Герман нэгдээд тэгээд нөгөө зүүн Германы одоо хуульчдыг одоо арчилсан ёсонд сургах тийм сургалт хийгээд баруун Германы одоо арчилсан Германы профессорууд, эрдэмтэд, хуульчид очиод сургалт хийсэн. Тэгээд тэр шүүгч хүмүүст сургалт хийгээд за өмнөх та нарын амьдарч байсан нэмэгч өглөө 5 цагт Штази буюу нөгөө нийгмийн аюулаас хамгаалахаас хаалгачинд огшоод ер нөхрийг чинь баривчлаад аваа явдаг байсан гэх тээ. Тэгсэн чинь нэг шүүгч эмэгтэй зүүн Германд байсан шүүгч эмэгтэй басаад манай хаалгыг лав тогшиж байгаагүй гэж хэлсэн. Ийм муухаг байна штэ гэл хүмүүс гээд толгой шааж ирсэн. Тэгэхээр тэр эмэгтэй бол өөрөө потенциал одоо тийм боломж байсан тийм. Тэр өөрөө хохирогч болох тэр боломж байсан. Тийм дарангуй нийгэм тийм юм авчирдаг гэдгийг тэр үед бас ойлгоогүй л байсан байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар хүчтэй удирдагчтай болоод тэр хүчтэй удирдагч нь бүгдийг нааш цааш нь хуулиураа зохицуулаад тэгээд одоо асуудлыг шийдчихнэ гэж боддог. Энэ бодол бол яг тэрнээс ялгаагүй. Тэгэхээр бид нар энэ арчил, эрх чөлөө, ялангуяа парламентын арчил гэдэг бол Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын энэ хоёр хэдгүрний дунд оршин тогтнох гол баталгаа гэж би хувьдаа бод. Тэгэхээр энэ юмаа хөгжүүлэх, энэний төлөө тэмцэх, энийг хайрлах, одоо арчлах ийм зайлшгүй шаардлага байна гэж би бол харж явдаг. Шүүгчдийг одоо энэ хуулийг шудраг байгаасаа гэж бид их хүсдэг тийм үү? Шудраг гэдэг үг маань их сайхан гоё үг шиг санагдаад тэгээд ямар сайн зарим нам нь хүртэл шудраг ямар иргэдийн гэж авлаа шүү дээ. Тэгэхээр би энэ өөрөө хажууд нэг ийм шудраг гэдэг үгээс уулна. Энэ хараа. Тийм бэ. Тэгмэд би дараад шин тооллын 100 гэдэг хоёр юм наац. Шудраг гэдэг үгнээс би ичиж эхэлж байгаа байхгүй. Би ичиж шээ. Шудраг гэдэг үгнээс ичнэ гэдэг бол их муухай хэрэг. Миний хувьд. Ягаад гэвэл ерөөсөө үгийн үндсэн шудраг гэдэг үг байдаг. Тийм ээ? Шудраг гэдэг үг байдаг. За шудраг гэхээр биднээс хулгай хийчихэд тийм ээ? Заадах шээ шудраг гарш харсаар идэл авцсан л гэдэг байна. Тий. Одоо энэ хідэн нөхдөө тэр жидэг хүмүүстэй шудраг авсан шүү тийм ээ? Шударсан. Шудраал. Тэгэхээр шудраг гэдэг үг чи ер нь энэ зөв гэдэг үгээр одоо электоратуудын гаргаад байгаа тийм ээ? Тийм л. Зөв хүнээ олъё гэд. Тэгэд би одоо нэг зөв 100 хүний төлөө л ингээд л нэвтрүүлэг хийгээд байна л да. Тэрний одоо нэлээд дээгүүр орж ирж ингэж нэвтрүүлгэнд орж байгаа их баяртай байна. Урьж байгаад бас их баяртай. Тэгээд шудраг яс гэдэг бол шудраг байх гэдгийг тодорхойлох чинь хувь хүний өнцгөөс тухайн хүний үзэл бодлоос гарч шудраг ясны тухай ойлголт бас тайлбарлагдах гэдэг. Тэгэхдээ бидний нийтлэг үнд зүйл, нийгмийн үнд зүйл дундын тохирсон гэрээ тэр хууль дүрм маань хэлбэрэлтгүй ёсчлон нэг мөр биелдэг байвал тэр нь шудраг болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр хууль хүний төлөө хүний эрхийг хамгаалсан хууль байх ёстой байтал бидний эрхийг хязгаарласан бидний одоо дундын хуримтлал, дундын баялагийг хулгайлгасан тийм хууль байвал чинь бас шудраг биш болж ирнэ тийм. Одоо жишээл сая тэр жидүү чинь гаргахын тулд засгийн газар жидүү олох шийдвэр гаргадаг байхад сайдад аваачаад тэгээд ашиг сонирхлын зөрчлөөс ашиг сонирхлоо далдны байдлаа өөртөө даваа байдал олох гэдэг хуулийг эрүүгийн хуулийн заалтыг авч хайж байгаа. Гэх мэтчлэн ингээд хуулиар хулгайлдаг одоо юм руу орчлоо шүү дээ. Тий, хуулиар. Хууль гаргаж хулгай хийдэг. Ийм юм руу орчлоо. Одоо тэр энэ бол шудраг ясны үнэлэмжийг жинхэнэ алга болгож байгаа хэрэг шүү дээ. Улсын их хурлын гишүүн үйлдэл дээрээ баригдаагүй бол гэж нэг санкц өгдөг тий. Үйлдэл дээрээ баригдаагүй бол.
яг нэг хотго бариад ингээд юм зүсгээ явж байгаагүй бол. Тийм үү? Тэгэхээр энэ дээр нэг аюултай нэг жижиг үйдэг. Эйжен Янско гэдэг зохиолчийн хэрснүүд гэж. Хэрс ингээд дөнгөж бага байхдаа ингээд нэг жилийн дотор нэг хоёгдд юм байна л да. За тэгээд нэг 2 нас хүрээд ирэх юм бол ямар ч сум хөрчдөггүй хоёглцдаг. Үхдэггүй. Тэгээд үхэн хөтлөө ингээд томраасаар гад байгаль ирэхээр л үхэн. Тий. Байгалийн дайсан багтай. Тий одоо ерөөсөө хоёглцдаг. Тэгэд нэг 60 70-аад оны үед нэг том тийм хөдөлгөөн өрнөсийн дэлхийн урлагийн тавцсан тэгээ улс төрийн тавцанд хэрсчих үзэгдэл гэж. Хэрсчих гэдэг нь шүү дээ. Хүмүүс хэрсчиж जैन тий. Тэгээд тэр хэрсчих үзэгдлээс болоод уран бүтээлчд маш олон юм хийсэн. Тэрний нэг нь тэр Эйжен Янско гэх жижиг юм. Манайд яг энэ хэрсчиж байна. Одоо энэ үзэгдэл нь бид нар чинь 90 он хүртэл 2000 он хүртэл тэр тухай мэдэхгүй байсан юм чинь. Тэ хэрснүүдтэйгээ зүг болоод байдаг байсан. Гэтэ манай тэр үеийн социализмын хэрснүүд бол тун илгэсэг дотн аюулгүй тайван хэрснүүд байж л тэ. Тий. Одоо бол маш зэрлэгсэн аимшигтай хэрснүүд болж өөрсөн байна. Тэгэхээр энэ хэрсчих үзэгдэл гэдэг маань тэр саяын хэлдэг нэг хууль биш. Үйлдэл дээрээ баригддаг бол гэдэг. Тий. Хуулиар хуйглаж байгаа байхгүй дэнэс. Тий. Тэр их хурлын гишүүний одоо парламентын гишүүний халдшгүй байдал гэдэг бол нөгөө төрийн би өөрөө чинь энэ халдшгүй байдлын тухай асуусан биш. Хамгийн гол нь хуулиар хулгай хийж ийн гэж шүү дээ. Хууль гаргаж хулгай хийж. Жишээлбэл жидүү одоо тэр хөөлцөх хугацаа. Хөөлцөх хугацаа гэдэг тий. Тэгэхээр энэ бүхнийг яах ёстой. Чиний ойр хүсэл юу? Одоо энэ нэг хуульч тэгээд одоо удахгүй доктор болох байх. Тэгээд Германд төгссөн тийм ээ. Тэр хатуу зарчимч улсын дунд энэ сайхан мэргэжил болоод авсан чи энэ улс орондоо юу бүтээх? Энэ бол маш ойлгомжтой тавчхан. Миний хувьд бол ерөөсөө эрхцүүт төр гэдэг юмыг бид нар бүтээх ёстой. Эрхцүүт төр арчилсан яс эрхцүүт төрийг бид нар төлөвшүүлэх ёстой. Үүний тулд хамгийн ихэнд хууль хэлбэрлэлтгүй хэрэгждэг. Одоо бол Монголд сахилах хариуцлага хэрэгтэй. Хинч байсан хуулийн өмнө гарцаагүй хариуцлага зайлшгүй байх. Гаргасан хууль хэлбэрлэлтгүй хэрэгждэг байх. Энэ ямиг тогтоох хэрэгтэй. Үүний тогтоох хэрэгтэй. За чи бол тунхагийн чанартай хэлжлээ. Тогтоохын тулд чи одоо хүн ингээд 100 сайхан одоо хүн хэрэгтэй байна гэдэг 100-ны 1 болчлоо гэж бодъё. За тэгхийн бол чи одоо маш их хохирно шүү дээ. Чиний цалин 2 сая төгрөгнөөс дээш нэмэгдэхгүй. Тийм. Тэг чи яаж амьдрах? Би одоо ингээд тодорхой хэмжээгээр улс төрийн үйл ажиллагаанд оролцоод явж байна л та тийм. Гэтэ миний энэ улс төрийн үйл ажиллагаанд оролцож байгаа гол зорилго бол Монголын төлөө. Одоо нөгөө ханд бангийн домог байдаг шүү дээ. Үрийнхэн толгойг тавглаад авчирхад Монхор өрмөн хайранч Монголтойгоо байхад болно доо гэд тэ. Тэгээ шазуур цугаа гарч ирсэн. Тэр өвгдөө одоо ширэг хатаах хэвээр. Тэр өвгдийн араас тэр өвгдийн за одоо ганц миний сонсох гэсэн үг наадах чинь. Өвгдийнхөө тэр цэгц журамтай зоригтой тэр сайхан өвгдийнхөө ширэг хатана. Би бол Монгол улсын төлөө гэдэг ингэж ярина тий. Тэгэхээр хүмүүс бол ваа гэсэн Монгол улсын төлөө гэж. Би Монгол гэдгийг миний дөрвөн хүүхэд гэж хардаг. Монгол гэдэг бол миний дөрвөн хүүхэд. Энэ дөрвийг маргааш одоо тэр хонгол гинөө юу гинөө шоронгийн хонглоор энэ авилгачд энэ өдгөө амьтдын хоочууд те чирээд явж ивэл би тэр үед өөхөгч багдах тийм хэцүү зовлонг амсгал. Тэгэхээр тэрийг амсахгүй төлөө ажиллана. Монголын төлөө буюу дөрвөн хүүхдийн төлөө чадах бүхнээ хийх ёстой. Тодорхой нийгмийн өөрчлөлтийг авчирхад бол тодорхой үе золиос болох ёстой гэдэг. Зөвхөн нэг хүний амьдрал биш. Тодорхой үе золиос болох тийм чадaltaй, тийм бодолтой байх ёстой. Тэгэхээр би бол өөрийгөө золиос болоход бэлэн. Энэ золиос болж байгаа нь бол нөгөө долоон бодолд байгаа должимыг энэ төлөөч биш тий. Мэдээж надад одоо амин хувиа бодсон тэр хүний мөн чанар нэг хэсэг нь байгаа.
Нөгөө талаас би өөрийнхөө бие гэдгээ өөрийнхөө төлөө гэдгээ бол дөрвөн хүүхдээ тий үр хүүхдийн төлөө тэднийг өөрснөө хичээд зүтгээд одоо тэмцэхэд амжилтанд хүрч болдог, ас жаргалтай амар амгалан амьдарч болдог. Тэр нийгмийг үлдээхийн төлөө л гэдэг ийм зорилгоор явж байгаа л гэж байна. Ингээ би тэр яриа ерөнхийдөө өндөрлөе. 100-ийн 1 байх, 100-ийн 1 байх тэр шийдлийг бол хүмүүс сонголтоо хийн, томдохгүй. За ямар ч байсан би үүргээ биелүүлээд 100 хүн дотор чинь нэг юм сайхан залуу явна шүү гэдгийг өнөөдөр хэлжлээ. Өнөөдөр тэгээ сайхан өдөр одоо гадаа цас сайхан орлоо өглөөнөөс хойш өдөр нар ээж хайлж байна. Дээврийн цас одоо мөсөн унжлаг болон хуурсан байна. Орой тийшээ 2 градус 2 хэм жоохон улаарч байна. Цас хайлж байна. Хавар цаг боллоо. Шин тоолн эхэллээ. Шин тооллын анхны хаврын сүүлчийн цас хайлж байна. Цаг агаар сайхан болно. Монголын зээх. Монголын зээх ингээд амжилт хүсье. Залуунаас улсынхаа төлөө 4 хүүхдийнхээ төлөө зориулна. Тэр зоригийг чинь би үнэлж байна. Зүйтэй. Гэхдээ хуулийн дагав. Мэдээж. Тэгэхээр би их баяртай байна. Хуульч хүн энэ дотор бас ингээд явж байгаад би их баяртай. За баярлалаа. Баярлалаа.